Сайн байцгаана уу? Та бүхэндээ орой мэнд хүргэе. Өнөөдөр яруу найрагч Жамсрангийн Баян мөх ахыхаа хүсэлтээр түүний бичсэн нэгэн шүлгийг уншиж та бүхэнтэйгээ хуваалцъя. Ганцхан ботол тархин үрд зарцсан мэт хоногч гэжээ. Галзууртлан ганцаардах юм нь тэрл шаналн гэлтэй. Хин ч мэдэхгүй, бас ойлгохгүй. Миний энэ ганцралыг хин хизээ хэрхэн аргадахыг тавьхийн л мэдэх үзээ. Ноход хүртэл дарахтан цавиндан хуцхвар чимээтэй энэ зэмлэнгийн нойр хүлцэн шөнүүдийн үртийг эргэж хөргөөсөөр сэтгэл жиндэхэд номхон моршиг зангаас минь хаяа зүхэл зухал усахтан навт руу дэрхэн отох шиг тийм огцон гонгийг өндөлзүүлэх нь үтэй. Зүуд ба бодлын ертөнцийг үргэлж ирэх ижий бурхан зөөлөн шаргал аялгүй болж зүрх рүү урсгад сэтгэл өмөлцөөдөл зүгээр л дулаахан үгсээр тэрвэрчих хин ч үгүй зам бөөлөнд зүрмэглэх цагаан сарнал харин тооноор хийж хайсах юм. Энгин тэмээ ботхон голдог инэрлгүй хорвоог ижий хүнээс л урсах анир зөөлөн гшиглэн уйраадаг байх. Ижилийн алдсан өнчин хүн ганцаар туулах энэ хүйтэн мөрчлөн ижий хүний дулаахан харцал үлээцүүлдэг байх. Сэтгэл заримдаа хосорчих юм. Яг л гантай зун шиг. Тэгээд сэмэрхийн уйт айц эгшиглүүлээд л гань харчих юм аа. Яруу найрагч Жамсрангийн Баян мөх